За намайг Батболдын Очрон гэдэг Монголоос Англи хүртэл 20 улсаар дамжаад 1 жилийн хугацаанд 14,000 км дуутай аялсан аялагч байна. Тэгээд өмнө нь болохоор 10 гаруй жил хөл бөмбөгийн спортоор хичээлсэн. Тэгээд энэ дуутай аяллаараа ер нь хөл бөмбөгийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой 1 жилийн хугацаанд аялаад аяллаа амжилттай дуусгаад ирсэн тийм аялагч хүн байна. Garmin брендийн Garmin Instinct гэдэг Instinct 3 гэдэг шинэ загварыг зүүдэг. Тэгэд энэ загварыг зүүж эхлснээс хойш айгүй олон гоё өөрчлөлтүүд гарч байгаа. За ихэвчлэн одоо дууны функцүүдийг ашиглаж байна. Тэгээд дууны функц дээр маань яг надад тохирсон яг функцүүд байдаг. Gravel bike, дээрэс нь bikepacking гэдэг яг дуутай аялал дээр маань зориулагдсан байдаг. Тэгээд зүгээр дуу, тэгээд road bike гэсэн юм дөрвөн функц байдаг. Энэ дөрөв дээр ер нь дуутай бэлтгэл хийхдээ илүү ашиглаж байна. Дээрээс нь бас одоо нойрны хяналт, биеийн ерөнхий хяналтаа аюул сайн хянж одоо нэг өөрийнхөө ачааллыг тохируулж явж байна да. За Garmin-ийн цагийг зүүж эхэлснээс хойш миний одоо үзүүлэлтүүд дээшилж байгаа гэх юм уу. За өмнө нь бол одоо ямар ч тийм одоо биеийн хяналтаа, дээрээс нь хичнээн километр цагийн хурдтай хэр хол замыг туулж байгаа те ямар үед нь одоо хурдан явж байна, ямар үед нь удаан явж байна, зүрхний цохилт тэр байна гэдгийг юусоо хянах боломжгүй байсан. Garmin Instinct 3 цагийг зүүснээр энэ бүх зүйлээ хянснаар одоо өөрийнхөө амралтыг зөв тохируулж байна. Дээрээс нь хурдаа зөв тохируулж байна. Ямар замд ямар ачаалтаа явах уу гэдгээ бас зөв тохируулж байгаа болохоор ер нь одоо туулах зам маань одоо уртсаж байгаа гэсэн үг. Тэгээ дээрээс нь одоо нойрны чанар, зүрхний цохилтоо хэмжиж байгаа болохоор ер нь бүр илүү нөгөө биеийнхээ эрүүл мэндэд сайн анхаарч үзүүлэлтүүд маань нэлээд дээшилж байгаа гэсэн үг. За тэгээ Garmin цагийг зүүснээр ерөнхийдөө аюул олон давуу тал гарч байгаагийн нэг нь GPS нь байгаа. Тэгээ GPS нь яг хиймэл дагуулаас ингээд миний одоо явж байгаа газруудыг тракэлдэг болохоор одоо хаана явж байгаагаа бас ингээд одоо хаана явж байгаагаа хаагуур явсан гэдгийг бас ингээд харах боломжтой байдаг. Тэгээ дээрэс нь одоо бүхэл юмн дээр ер нь давуу тал болж байна дөө. Одоо жишээ нь миний над дээр ярихад дугуун ундаг, дээрэс нь аялж байгаа. Тэгээ дээрэс нь гүүх туртаа, уулан дайрах туртаа гэж бодохоор Garmin-ийн цагийг бол яг бүрэн утгаар нь ашиглаж байгаа гэж хэлж болно. Тэгээд энэ цагийг ашигласнаар ер нь бол бат бөх, дээрэс нь яг надад тохирсон юм урт хугацаанд батарейгаа барьдаг нь айгүй бас таалагдж байгаа. Тэгээд Garmin цагийг зүүснээс хойш ер нь бүхэл юмн дээр одоо нэг хөгжүүлдэг тоглоом тоглож байгаа юм шиг л яг өөрийнхөө биеийг ингээд хөгжүүлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ бүхэл үзүүлэлтүүдээ хянаад тэднийг ер нь сайжруулах. Тэгээд өөр дээр ер нь хяналттай байгаа нь айгүй их таалагдаж байгаа. Тэгээ Garmin-ийн цагийг одоо спортоор хичээлдэг, аялдаг, тэгээд ууланд алхдаг хүмүүс, дээрээс нь зүгээр энгийн хүмүүс ч гэсэндээ айгүй сайн хэрэглээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүн болго эрүүл мэндэд анхаарах ёстой. Тэгээ эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сайн заадаг учраас одоо хүн болгоныг ер нь энэ цагийг зүүгээд эрүүл мэндэд хяналт тавиасаа гэж хүсэж байна.